хууль биш олцсон нийгэмд л амьдарч байгаа юм байна. Одоо арчилсан нийгэм гिचээд те. Өнөөдөр одоо зүгээр нэгжлэг хийх гэж байгаа бол өглөөнөөс хойш тусгайгийнхаа энд ямар том машинтай ирж байна те. Энэ бол шал өөр юугаар л ирсэн баг те. Оюут толгой дээр одоо ам нээсэн болгоно нь одоо ингээл шалгалтаал дарамтлуулаад явж шít. Миний хувьд бол энэ бол арай л цагаандаа гарсан юу бах та. Тэгээд одоо энэ харвас хэн болгонд одоо нээлттэй тодорхой байх сонгуулийн сонгуульд оруулахгүй гэж ийм үйл ажиллагаа явуулж байгаа бах та. Чи мэдээлэл хийzээ авсан бэ? Ямар мэдээлэлтэй? Үгүй мэдээл угаасаа одоо эн чинь ингээл бүх албан байгууллага тэр чигээр нь битүүмжилж штэ тий. Зүгээр ганц хүний офисыг үнэхээр зүгээр шалгах гэжсэн бол арай ангихгүй л дээ. Өглөөнөөс хойш бүр бүхэл бүтэн албан байгууллагыг бичүүлээ хинэгтэйс нь оруулахгүй юм л да. Би одоо юу болж байгааг нь ч дотор мэдэхгүй байна тий. Тэгээд цагаас хойш ирсэн юм бол энэ тусгайхаа. Одоо 1-2-оос хойш. Одоо та нар ийшээ очиод үзэхгүй юу да. Тэгээд ард нь боо тусгайгийн машинууд бүгдөө цэцэрлэгийн ард ингээл байж шít. Юуны тулд эднээс ингээ юу хүлээгээд байгаа даа. Ажиллагаа одоо ингэж ойлгочлаа. Мэдгүй одоо би бас энэ чагаас гайхал зогсож байна. Яагаад юуны төлөө эднээс юу хүлээгээд суугаад байгаа юм. Би одоо яг тэрийг одоо мэдэхгүй байна. Дотор байгаа хүмүүстэй уцаарч юм холбогдож мэдээлэл авч чадсан уу? Одоо энэс өөр одоо мэдээлэл өгч